Салбар сэрээд орноос бос. Салбар сэрээд сэрээд та. Салбар гэгүүл бичсэн. Салбарч автооч. Бот. Амрыг ирээ би их орны өглөөгийн хөтлөгч Цэнгэл байна. За өглөөний мэнд миний их орон. Тэгэхээр би яг одоо Алтан гац одонд огшууч генерал Гаваагийн нэрэмжит зэвсэгт хүчний тэг 13 дахь анги дээр бол ирчихсэн байна. За тэгээ миний арталт бол цэргүүд маань өглөөнийхөө дасгалыг хийх гээд игнээ зогсчихсан байна. Өглөөний мэнд цэргүүдээ. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За одоо тэгэхээр бид нар юу хийх гэж байгаа лээ? Одоо цагийн өрөөнд өглөөний гүйцэтгэх гимнастикт гаргахад бэлэн болсон байна зэрэг албаагчтайгаа. За тэгэхээр үзэгчдээ бүгдээрээ хамтдаа өглөөний гүйлтийг сонирхцгаая. Бараг тийш. Дүүмэрсрэл бүгээд. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Хизээ алгадах гэж байна. Одоо нэг 9 сарын дараа алгадана да. За. Цэргийн алба ер нь ямар вэ? Ер нь гоё штэ. Эх орныхоо төлөө зүтгээл. За, ээж аваагаа санаж гинөө. Тийм байна сайхан байна. Заахгүй байна. Нуугаад байна уу? Гүйг. Бүр үргэлжилж байна. За яг одоо миний дэргэд зэвсэгт хүчний тэг 13 дахь ангийн захирагчийн орлогч дэд хурандаа баяр жаргал бол зогсож байна. За танд өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгээ та бүхэнд бас энэ өглөөний мэнд хүргэе. За анги байгууллага маань одоо өглөө болгон одоо манах нартаа уралдан цагийн өрөөнд дагуу одоо гүйцэтгэх гимнастикаараа эхэлж одоо бидний ажил ингээд бүтөөж үргэлжилж ирсээр байна. Ер нь бол ойр зэвсэгт хүчний тэг 13 дугаар ангиар бол сайн сайхан юутай байна. За тэгээд ер нь өглөө ямар одоо дараалалаар ер нь цэргүүд маань одоо хоол цайндаа орох гэдэг юм уу дасгал хөдөлгөөний их энэ таныг цагийн хуваарийг танилцуулж өгөөч. За баярлалаа. Ингээд өглөө болгон хугацаанд болон гэрээ цэргийн албаа агчд маань өглөөний гүйцэтгэх гимнастикаараа үйл ажиллагаагаа эхлээд гүйцэтгэх гимнастикаа хийж дуусны дараа цагийн өрөөнд дагуу орд ирээ хурааж гарны үрээ угаах үйл ажиллагаа явагдаад түүний дараа одоо өглөөний хувцсны одоо 7 хоногийн товчид заасан үзэлтгүүд маань явагдаад тэгснээр одоо хоолнд ороод түүний дараа гарч иж Монгол улсын төрийн төв мандуулах ёслолын ажиллагаа явуулаад тэгээд одоо ангийн одоо нэгдсэн үйл ажиллагаа маань эхэлж байгаа. За эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр би яг одоо жижигхэн сайхан одоо 6 цэрэг залуугаар бол хүрээлүүлчихсэн дунд нь одоо цэцэг шиг сайхан сууж байна. Тэгээд түрүүн та нарыг ингээ харж байхад өглөө ерөөсөө хүү хаа гэж босоод ерөөсөө ямар амир зэрэг хувцас өмсдөг, ямар ч хурдан хувцасдаг. Тэгээд дээрэс нь ерөөсөө шууд мактага гараг гүйчгийн чи даардаг юм уу? Өглөө нөгөө хүүтэн дулаансан шалтгаалж мактаа гítэлтэй гардаг. Дулаахан байх юм бол мактаа гараад жоохон хүүтэн байх юм бол гítэлтэй гарч байдаг. Цэргээс халагдлаа гэж бодъё л да. Халагдангууд яг одоо энэ командаараа ингээл ерөөсөө унтж байгаа 6 цагт ингээл нүдээ нэгэнд сэрүүл одоо яах вэ? Ер тэгж сэрэх үү? Юм сэрэх хөө. Одоо ингээд дасал болцсон байна шүү дээ. За өөр цэргийн амьдралаар сайн сайхан юутэй. Ингийн амьдралаас нь ер нь юугаараа ялгаатай байна? Ээж аваагаа санаж гинөө? Үсэж гинөө? Цэргийн амьдрал ард амьдрал шал өөр. Цэргийн амьдрал нөх ингээд юу дарга маргатаа ингээд юу яагаад захирагтаа тушаалн биелүүлээд ард амьдрал ингээд ёс суртахуунтай хүмүүжлэлтэй болно. Найз охин энтертэй. Найз охинтой хүмүүс байгаа. Барыг хийх найз охинтой. Найз охинтойгоо уулзч гинөө? Санаж гинөө? Ер нь найз охинтой гараа өргөчлөлтэй энэ дунд байгаа үсттэй.
Тэгээд өөрөө цаг төвчээр яриадсан юм шүү дээ. Ерөөсөө сэтгэл зүрх тийшээ тэмүүлээс дээ. За яг л юм дээ. Ер нь сая ингээ ярьсан чинь гэрээ яриад ингээл нутгаа ярьсан чинь бас нүдэнд нь нулимс сэлгэнэл бас нилээ юм уяраал ирж ин л да. Тэгэхээр ер нь хаанаас ирсэн хүүхдүүд вэ? За тэгээд дээрэс нь одоо бас бид нарийгтэй эх орон даяар үзэж байгаа өглөө одоо ээж аав нь үзэж байгаа, найз бүсгүүчүүд нь үзэж байгаа, найз нөхдүүд нь үзэж байгаа. Тийм болохоор бас одоо гэр бүлийнхэндээ гоё мэдчилгээ дэвшүүл сэтгэлийнхаа үгийг хэлэх боломжийг бас олгоё. За би бусдаа боломж олгоё. Дэндүүх яриад. Дэндүүх яриад ах шиг. За ховд аймгаас ирсэн гэсэн шүү дээ. Ховд аймгаас ирсэн. Одоо ингээд зургатаар үзэж байгаа ээж дүү ах эгч нартай хайртай шүү. За зургатаар үзэж байгаа ээж аавтай хайртай шүү. Тэгээд эрүүл их сайн сайхны бүхэн гэсэн ёо хамаатаа зүгэндээ. Сонгоорхон дөрөөс татагдаж ирсэн. За телевизээр үзэж байгаа эцэг ихтэй найз нөхдөд сайн сайхны хүсье. Аав ээждээ баярлалаа. Эр хүн болгож өсгсөнд. Тэгээ зэрэг албан татагтаад гоё. Дуудахгүй үгүй сарын дараа халагдлаа. Хугацаа минь дуусч аав ээж дээр очино. Тэгээ чиг амьдралын гараа минь эхлэнтэй. Хэвээ тэгэндээ. За би Хэнтэмгийн Батнараас хүмүүс татагдаж ирсэн. Тэгээд одоо цэнхэр дэлгэцээ үз суугаа аав ээж ах トゥ өвөө эмээ мөн найз хүн та бүхэндээ бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд цэгээд хааснаар хүнээс үг дуулах тэгээд альва ямиг цагийн багтаамжтай хийж бас сурж байна. Тэгээд мөд удаа сарын дараа хаалгадаа тэгээд ажиллана гэж бодож байгаа. За би Улаанбаатар Чингэлтэй дөрвөөс татагдаж ирсэн. Тэгээд өдийг хүртэл одоо миний амьдрал хамт байсан хайртай дотны бүх хүмүүстэй одоо удахгүй сар гарын хугацааны дараа та дээр очлоо хүлээж агаарай. Удахгүй очив шүү. Найз хүн хүлээгээрээ тий. За би Баянзүрх дөрвөөс татагдаж ирсэн. Одоо бас хал цэрэг болох гэж байгаа. Тэг гэр бүлийнхэндээ баярлаа. Цэрэг тавьчих гэсэндээ их юм сурж байна. За. Гэхдээ одоо ингээ үзэж байгаас гэр бүлийнхэнд харж байгаа хаа хүүхдүүд нэм гоё цоглогтой эрүүл их эсэм минд одоо ерөөсөө нүднээс нь сайхан гал гэрэлтээд л хайр цацраад л нилээн бас аз жаргалтай гоё байна. Тэгээд яг эр хүн болоод гоё хүмүүжж байгаа энэ цэргийн албанд явуулсанд бас баярлалаа тийм ээ. Тэгээд ээж аавын нялх хүүхдүүд биш эх орны одоо мундаг ирчүүдтэй баярлалаа. Тэгээд эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Монгол улсаа зүтгэе. Төрийн далбайгаа болоод мандуулдаг. За мөн дээрээс нь төрийн дууллаа одоо дуулж Монгол улстай бол хүндэтгэл үзүүлдэг юм байна. За тэгэхээр эх орны маань өглөө үргэлж юм гоё намуухан тайван их амгалан байх болтугай. Эх орны минь тэнгэр үргэлж юм гоё цэглэг хөхөөрөө байх болтугай гэж бас өрөөмөр байна. За ингээд сурвалжлага маань үргэлжилж байна. Бүгд анхаарлаа хандуулъя. Монгол улсаа